Нийгмийн хөгжил ба гендер. Гендер гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдсан тогтсон түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл хандлагыг хэлнэ. Эртний 13 дугаар зам дэлхийн 1-2 дугаар дайны үеэс эрэгтэйчүүд төрийн эрх барьж, өндөр албанд тушаал хашиж, ажил хөдөлмөр эрхэлж карьераа өсгөж, ар гэрээ санхүүгийн хувьд тогтвортой байлгах ёстой. Харин эмэгтэйчүүд гэр ахуйн ажил хийж үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх ёстой гэсэн гендерийн хэвшмэл ойлголт тогтсоор ирсэн. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1949 онд Женевийн конвенц зэрэг олон улсын гэрээ конвенц батлагдаж, хүний эрх, эрх чөлөөний түүхэн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулснаар эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн бүхэл харилцаанд тэгшэрхтээ оролцож, боломжийг бий болгох эрх зүйн орчин бий болсон юм. Монгол улсын хувьд 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн 14.1 Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүх юм нь эрх тэгш байна. 14.2 Хүнийг үндэс угсаа, хил, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно. 16-гийн 11 Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэж тус тусгасан нь манай улс хууль эрх зүйн хувьд гендерийн мэдрэмжтэй орчин бүрдэх үндэс тавигдсан билээ. 21-р зууны ардчилсан улсад хүн бүр тэгш эрхтэй, нийгмийн бүх салбарт тогтсон гендерийн хэвшмэл ойлголт хандлагыг халж, гендерийн мэдрэмжтэй иргэд бий болсноор хүний эрх чөлөөг эрхэмсэн, хүн бүрд тэгш боломж бий болгосон улс болж хөгжинэ.